Манай цэвэцэнүүд тэгэхээр би энэ удаа тэгээд та бүхэнд цоошин газраас буюу өөр хон цоошин цуслангаас өргөж байна. Тэгээд өнөөдөр манайх энэ цоошин цусланд нүүж ирсэн байгаа. Тэгээд яг яагаад цоошин гэж би яриад байгаа вэ гэхээр энэ газарт бид нэр өмнө нь зусж байгаагүй. Тэгээд энэ жил зусж байгаа. Тэгээд энэ газар нь яг ямар нэртэй газар вэ гэхээр Төв аймгийн Жарлан цумын Чулуун байшин гэдэг нэртэй газар байгаа. Тэгээд энэ газар бол зүгээр мод хад чулуу гол горих те янз бүрийн гоё байгалийн үзэмжид газартай ч гэсэн ганц гэмэд сүлжээ байхгүй. Тийм болохоор би та бүхэн зүгээр 5 өдөрт 5 хоногийн хугацаатай нэг бичлэг оруулахаар болсон байгаа шүү. Тэрийг ойлгоорой манайхаа. Тэгээд энэ удаагийн бичлэг маань болохоор энэ газарт яг хэрхэн нүүж ирсэн, тэгээд яг нэг өдрийг яаж өнгөрүүлв гэдгээ те одоо гэрээ яаж нүүлгэж ирж тохижуулж барив, малаа яаж хөөж авчруу гэдгээ хүргэх болон тэгээд одоо гарах бичлэгийг үзээд эргээд уулзцгаая. Энэ бол би. Тэгэхээр яг одоо та бүхэн манайхыг хэрхэн засландаа гарсан тухай бичлэгийг үзэж байна. Өглөөнөөс орой хүртэл нэлээд завгүй их юм хийсэн. Тэгээд тэрнийхээ хажуугаар баг саг бичлэгүүд хийсэн. Тэр бичлэгүүдээрээ яг гоё тайлбар оруулъя гэсэн чинь даанч чадсангүй манайхаа тэрийг ойлгоорой. Сумимасээ. Ямар ч тач ингээд ханыг аваад бүх юмыг авсан юм зүгээр гэрийн бөөрөн дээр байгаа энэ хит тогшил тавилгуудыг харахад жоохон эвгүйгөөс нөлийн цаас масыг харалтаа. Сүүсээ. Тэгэл хамаг гэрийн эд хогшил юу гэдгийг бүх юмаа портернууд дээр ачаал одоо та нарт харагдаж байгаа энэ дүрсэн дээр бол тий бүх тавилаг эд хогшлоо ингээл бүгднгийн ингэж ачаал тэгэл малынхаа хашаа хороо бүгднийг бас дахин нэг портер дээр ачаал би чинь зүгээр үүлжээтэйгээ салах ёс хийж байгаа юм чи баяртай үүлжөө минь эргээд өвөл уулзъя тэгээд тохтой тэгэл хамаг юмаа процентийн татаал хамаг татлаг маталгаа хийгээл шууд тусландуугаа хөдөлж байгаа юм чи ядчаад өнөөдөр жоохон үүртэй эхлээд жоохон бороо ороод яна одоо тэнд очиод одоо нойтон гэрмэр байхгүй дээ гэж айгаал явж исэн л да. Гэтэ гайгүй болцсон л доо. Тэгэл манах чинь дээшээ Чулуун байшин л зүгээр нуурын талан малангаа гатлаа зүгээр талан бол зүгээр аван дон мори гэсэн чинь нуурын тийм зүгээр дулцаа дагуулчих юм чи өөр богоцтой за тэгэл цаашаа явжсэн чи юу хань мал хөрхөөсөн хүмүүс юу таньдаг хүмүүс үлээ гэж бодлоо. Тэгэл бодчихсон чи нэрийн өглөө хоёр дүүтэй зүг мал хөөгөөд цуслан руу явсан шүү дээ. Гээ санав. Тэгтээ амар тэгээд өглөө манай бол дүүнэр ингээд хамаг малаа цуслан руу хөөгөөд төрүүлээд өдсөн харин ард нь ээж би хамаад гэж найз ингээд гэр бараагаа начаад хөдсөн байхгүй тэгээд энэ харж байгаа зү. Энэ хүртэл амар хурдан хөөгөөд ирсэн ядчаа нөгөө сэрүүхэн өдөр болохоор мал хорж зогсоогүй л дээ. Над цолч. Тэгэл жоохон багсаг бороо тусал хаялал чинь машины жолоо шаахтаж тэр юм гэл зүгээр гоо халаад ээж хийсэн бичлэг харагдаж байна. Дараа нь яг гоё гэр барих тухай, гэрийн тухай яг гоё товч тодорхой тайлбарлаж өгнө. Тэгэл одоо бол яг ингээд цуслан руугаа явж гин цоошин газар руу явж байгаа гэхээр амар гоё догтлол ингээд бичлэг хийж байгаа юм цаан өгч өгдөө юм чи машины тэгэл ганц гэр энэ чинь нөгөө манай говийн ганц гэр гэвдээ гэсэн чи үгүй энэ чинь манай жижиг гэр байна штэ гэл жижиг гэрийн хаажууд гэрээ барих гал тэгсэн манай машины хоёр нохоо бэж хийсэн байна тэгхгүй угаасаа манай хоёр нохоо л доо хоёр нохоогоо ачаад ирсэн нөгөө хоёр маань бүр шалав норцсон байж юм чи тэгэл туглын хашаа босох гол баахан хүмүүс туглын хашаагаа барайл тэрэ гэсэн чи нэг юм бис сууж байгаа юм тэгэл тэр цаанаас хоёр нохоо ирж байна ямар хоёр нохоо вэ гэсэн чи манай гэрээ машаага барайл дугуулнуудаа хашаанд нь хийгээл хоёр нохоогоо янаас яал. За энэ бол тэгэл манай гурван ялах дугуйл харагдаж байна. За тэгэл машинаасаа гэрийнхаа юмнуудаа буулгаал гэрээ барьж эхэлж байгаа юм чинь. Би дээрээс бичиж чинь. Гэтэ машин дээр л тий. Угаасаа машин дээрээс бичихгүй би юм өндөр өнгөрөө штэ. Ингээд байглыг харалтаа. Тэгэл олонний хүч оломгүй далаа гээл бөөндөө гэрээ амар хурдан бариад усгсоо. Ерөнхийдөө бол дорхноо зүгээр энэ тэнцэнээс нь яалт гэрээ босгоол тэгэл гэрийн тавилгууд гадаа байхад бол гэр дотор юурч байх байхад бол ингэж харагддаг байгаа.
засаагүй бол ингэж харагддаг. Тэгэл би чинь зүгээр хонь мөн авчирсан. Нарж харагч. Өө юм харагд. Ямар гоё юм бэ. Тэгэл тавилаг жоох ундуусан